Эй, засаа мэдсэн үү? Юу цаанда? Миний өд тайван сүүлийн аяллаасаа ирчээд амьдралдаа буцаад орсон. Зарим нэг хийх зүйлсээ хийгээл байж байна. Солонгос бүр цаг агаар nice байна. Одоо энэ ч намар болоод өнөөдөр хэдэн юм бэ? 10 сарын 30-ны өдөр айлгцсан болсон байна. Одоо ийм гоё юм. Өнөөдөр бол айгүй гоё наалгар сайхан өдөр байлаа. Ерөнхийн модноо шарлаад жоохон навчсан одоо ингээ унж эхэлж байгаа шиг байна энэгээр. Өнөөдөр ажиллаа тарчаад энэ нэг зарим нэг хийдэг зүйлс байдیں۔ Үз миний хобби. Тэгээд хаяа ингээ цэгалаг орч ирэхээр хөргөж өгт. Би одоо нэг шуудангийн газар руу явчих. Энд чи одоо 6 болох гээд. Зөвхөндөө нэг 2 пүүз ичээл. Нэрээ төхүүлэх. Дөрөв та нар сонирхчул бас дайтай гээд би доор бичиж. Энэгээр Facebook болон Instagram аяг байгаа. Ороод над руу юм бичээд авмаарга пүүз болон юу гэдэг гудамжны стилийн тийм хувц мовц Supreme, Off-White тэг юу гэдэг те. Stooshade. Тийм хүү зүйлсийг авч болно шүү. YouTube үзэгч ч юм байна гэдээ ороод ирэл би хямдхан өгч болно шүү. За ийм шуудангийн газар ороод ирлээ. Энэ ажил юу вэ гэвэл за нэг юм 2 бүцгээд Монголоор ачаанд хийж явуулах хэрэгтэй агаар ачаад гэхдээ Kanye West гэдэг уучны Adidas хамтарсан 2020 онд гарсан загвар. Ийм хөлтөвч яах нь таач. Одоо Монголд бол нөвөл болж байгаа гэсэн манай найз. Өвөл аялал гарнаа гинэ халуун орон тэр үедээ өмсөх. Юм манай тэр захиалуулчнаа. За тийм. За амжуулах юм амжуулж гараад ирлээ. Одоо нэг оройн ол болж идэх юм санаатай. Ойр жоохон салхилаад бороо ороод жоохон сэрүү орцсон байгаад тах шиг байсан. Буцаад нэг гоё боллоо. Одоо ийшээ чигээрээ өнгөд ингээ залуучуудын гудам байгаа. Энэ ер нь бол сургууль болгонд ингээ нэг залуучуудын гудамж байгаа. Тэр ихний газрууд матрууд хоолны газрууд тиймэрхүү нэг бөөгнөрсөн тийм хэсэг байж. Тэгээ тайван одоо 11 сар гараад аль болох визгүй улсыг би зорихыг хичээдэг л дээ. Бас мэдээж хямд зардал гарах. Тэгсэн ер нь бол Азийн орнууд ерөнхий би нилээд яваад үзчихлээ. Одоо ганц 2 улс дээр амар бодлын төвшөнд байгаа. Яах вэ гээд. Тэгэл өстөд явах юм уу бэлдэх хэрэгтэй. За нарж аргач. Өнөөдөр уул нэг бассейн цэлээд бит. Тэгсэн өрөө болчих. Хүн намайг урууламаа долоогоод ингэсэн нэрээ. Шүдэндээ одоо ингээ угалдаг. Одоо хэлбэр баригч ингээ зүгээстэй байгаа. Цаана 11 сарын 3-ны өдөр болж байна. Дараагийн аяллаа төлөвлөөд Лаос руу оруулсан. Тэгээд байгальтай газар явах юм байна да. Дрон худалдаж авахаар явж байна. Солонгосын хуучин барааны тийм нэг аппликейшн байдаг. Тэгсэн шүү тэн дээр нэг төв сайтаасаа нэг хэдэн сансны татуу шүү нэг жижигхэн дороо ороод ирчихтэй. Өмнө нь ашиглаж үзэж байгаагүй болохоор нэг үзүүлэлт багтааг нь сонирхоод одоо очиж авахаар явж байна орой гэж. Тэгээд явах хэлтгэлээ ангаад ойрт цаагүй. Нөгөөдөр нисгэн тэгээд. За тэгээд дороонаа аваад харъя да. Дидо покка. Тэс хамаа. 이거 맛있어 가지고 다른 거 그다음에 물에 갈거라서 별 시간도 없고 어저께 사이트에서는 뭐 얼마 차이가 없었는데 기순 시간에 걸리면 이거 제가 졸발 때가 되는 기순이 많을 거예요. 네, 안 올 거. 이거 켜놓으면 나올 거예요? 예, 이제
дороо авчлаа. Сая нөгөө нэг Солонгосын үнгүүцэг юм шиг юмнаас хөөхнээс ирээд хүрээд ирээд авлаа ингээд лацтайгаа. Өөрийнх нь сайт дээр зарж байгаа хүнээс нэг монголоор нэг 100 цаасны зүрх юм уу. Тэгээд задлсан дотор нь баахан л юм баг шиг. Очоод нэг жоохон судалж үзээ та. Лаос ч өөрөө нүл байгальтай улс болохоор тэгээд нэг дорон хөргөд гоё байгалийн бичлэг хийх санаатай. Тэгээд анхлан хийж үзэж байгаа болохоор энэ жижиг ингээд баг алхан дээрээс ингээд хөөргөчдөг юм шиг байлаа. Тэгээд энэ бол данх гэж бодож байна. DJ Neo гэж загварсан Avatar гэдэг загвартай ижлэхэн юм хэлбэртэй. Тэгээд аппликейшнаар татаад камерын одоо дорон ингээ холбосны араас 48,000 цагийн дотор refresher care гэдэг тийм даатгалт 30,000 won авах юм лээ. Тэрийг нь авчвал ер нь жил 2 жилдээ ингээ даатгалтай алга болно уу, гэмтэл гарна уу, тэгэл ингээ солонгос салбарууд дээр нь очоод даатгалчдаг. За нэг тиймэрхүү тэгээд энийг судлаа да нөгөөдөр нислэгтэй. Тэгээд ганц хөөргөж үзэж болох нь энэ солонгос ч өөрөө дороны мэрэгжлийн үнэмлэх авах хэрэгтэй, зөвшөөрөл гэж юм авах хэрэгтэй байдаг. Чөлөөтэй ерөөсөө ингээд хаамаагүй нисгэх тийм боломжгүй байдаг. За нислэгтэй өдөр болсон байна. Өнөөдөр 2-оос нислэгтэй. Наан цуглуулах юм жоох ихтэй байгаад өглөө өчсөрчөд гар авчнаа. Гадаа энд нэг иймэрхүү. Энэ ингээ манай их сургуулийн ойр ингээд түрээсэн байрнууд байдаг. Ерөнхий ингээл нэг өрөө, хоёр өрөө байрнууд байгаа. Тийм хэсэг. Их сургуулийг бараадад ерөн солонгос нэг иймэрхүү оюутнууд нь түрээсэлж амьдрахаар юм байрнууд байдаг. Бассейнд очоод нэг сэлжтэй мөн санаатай явж байна. Найзаас очиж бас power bank авах хэрэгтэй. За тэгээ явж юм цуглуулад энэ чооны олон улсын хэсэг буудлын зүгээр автобусанд 2 цагаас суух хэрэгтэй. Тэжгүй. Юм нүжинтэй болоод ирчихнэ. Навчснууд шаралжээ тэнгэр мэнгэр ямар гоё юм бэ өнөдөр чинь. Хэвээ нэг намрын налгар өдөр шиг л. Бадраа. Навчснууд унсан байна. Ингэж байгаа л хүүт хортогдоо. Энэ жил харин орой хөдөлж байна. Түрүү жилийн өмнөх миний нэг түрүү жил оруулж ирсэн сториг Facebook-ээс л үнгээ сануулсан чинь шавшаар байсан мэтлээ. Тийм зузаавч юмсцээ. Тэр энэ ч яг орой төцөө рүү орж байгаа шиг байна энд. Копи угаад галаач. Яа, бассейн битүүсэлж байгаа гарчлаа. Хол явахчиж бараг ядарч уу яач. Нилээ мотоцикл түрээсэлж хөдөө мөдөөгөр их давхиж явах санаатай байгаа. Яагаад гэвэл нэг тийм сүртэй хотон нэг тийм үзэхээр юм байхгүй буддаагийн ийм нэг жоохон тайван амьдралын хэм маягтай газар. Тэгээд байгалууд нь бол тасархай, гой тогтцтой уул нууд ихтэй мэлээ. Тэгээд жижигэн бас уулны алхалтууд бас хийж магадгүй очоод. Тэгээд очоод ямарсан харцгаая. Юу болохыг мэдэхгүй байна. Нэлээд том газар нутагтаа байлээ. 400-500 км-ийн зайтай яг үзэх топ ингээд хүмүүс санал болгодог газрууд нь хоорондоо тийм хол зайтай. Мотоциклоор бол барах уу сайн мэдэхгүй байна. Тэг жараа явахгүй л үү. Эсвэл зүгээр ингээд хөөхөн хоттой нь очингуудлаа өдрөөр мотоцикл төрөөслээд тэр хоттой нь ойрхон ингээд байрлалтай юмнуудыг үзээ явт юм уу гэж санаж байна. Гэхдээ бас энэ удаа бас богино өдрөөр бас 3-4 өдрийн аялал байгаа. Буцаал ирээл амьдралтаа орохгүй бол завгүй зарим юм орхигдуулж болохгүй. Тэгээд аль болох богино хугацаанд их юм үзхийг харуулахыг бас хичээнэ гэж бодож байна. За гарах цаг болсон. Бас өмнө хүний захиалгыг өгөх. Энэ нэг 2016 оны Happy Tank. Энэ захиалга иржээ. Явахаас өмнө амжуулаад өгөхөөс. Шүү. Наан бүрээ тэрлээ. Намайг явах юм. За тэгээд онгоцны буудлынхаа зүг рүү хөдлөө дөө. Банкаар урьж мөнгө солиулахаа мартсан байна. Яа тавч шүү.
아, 예. 다녀오세요. 감사합니다. 예. 네, 안녕히 계세요. 예. 자, 몽골 숙소 도착. 이제 이제 라오스 몽골에 도면 그래. 세선 доллар очоод оцсон хоноо банкн дээр нь очоод өөрсдийнх нь валютаар солио гэж бодож байна. За. Автобусны терминал дээр ирсэн байна. Автобусаа хурдны замаар нь 330 минут төртэй онгодлаа. Инчааны аэропорт дээр яваад очиж байгаа. Хурдны замаар. За ингээ хүмүүс ингээ сууж байгаа ч шиг. Онгоцны буудлын дээр газартлаа. Дэсгээсээ 2 цаг гарны өмнө авчиж ирлээ. 3 цаг гэсэн төгжрөөд бараг 4 цаг гэртээ явчихв. Одоо чекнээр ороод тэгээд ер нь бараг таарнах та. Энд хүлээ зогсож орчиад л. Тэ. За. Хуамтай айгу цөөхөн байна. Сүүл Таиланд явахгүй амар хүнтэйсэн. Онгоцны бодол айгу шинхэн байна. Энэ удаа бас Жэжүүрээр Лаосын Вентиан хот руу явах хамгийн гайгүй үнэтэй шууд нислэгийн тийзэн Жэжүүрээс дахиад олцсон. Жижигхэн онгоцтой байх та. Чекнэх гэдэг үргэлжлүүлсэн байна. 창가 자리 하나 있고요. 가운데 껴가는 자리 하나 있어요. 창가로 드릴게요. 창가로 앉았어. 네. 맡기시는 침 있으세요? 없습니다. 가방만 없어. 100kg 넘는 액체 소독한 칼날이요. 씻다가 남은 건데 원래 이 100ml가 너무 많대요. 아 그래요? 아 예. 안 알겠습니다. 나오세요? 있는데 그거 좀 전해할게요. 돌아가기 전에. 네. 자, онгоцны бод дотор хоол. Энийг ээжчихэд авч тэгээд мэдхгүй байх дангуй гэхдээ 6 цаг орчмын нислэг байгаа. Шот нислэг. Yeah. I can go this. Okay. Очоод оочрол гэж явах шиг байна. За ямар ч сан Вентиан хотод ирээд Паттайя International олон улсын буудлаар нь газартаа төрөөд ирлээ. Тэгээд виза тэгвэл намайг гайхалах шиг байх юм. Гэхдээ монголчууд маань уул нь их л ярьж авах хэвээр одоо Монгол гэл ингээд нэг юм бариад минь намайг виз тамаагүй мөн нэг ажилтнаа намайг бүр нэг виза бичих хэсэг рүү явуулаад нэг тэгээд нэг яг юм дөрөндтэй ажилтнаас нас шууд зогсож болно гэдэг. Тэгээд нэг сарын виз дарж өгч байна. 11 сарын 4-5-наас 12 сарын 4-ний хүртэл гээд виза дарж өглөө. Тэг хэлээр нь гараадсэн чинь нэг анергүй хамгийн мань хаасан юм шиг байна. Тэгээ энэ сим карта юу ч гэсэн авч байгаа төлөвлөгөө бол бас энэ чэнэс мөнгөө солиулах хэрэгтэй. Тэгээд явуулах нь харчлаа да. Мөнгө солиулах газар мазар олдох нь. Тэгвэл одоо дан доллар барьцаа явж байгаа юм чи. Хэцүү. Тэгээ энэ ч бол багхааныг солиулъя гэж бодож байна. Бас money change тэргээс юм зардаг хүмүүс нь бараг хуваараа тийм нэг мөнгө солих юм бас хийгээл гэж. Тэгээ хамтдаа цайда. Даус агч нар тусалж байна надаа. Say hi. Мөнгө сольж өгөөд. Окей.
Okay. It's my first time in Laos. Wow. Thank you. Thank you so much. Yeah. Okay. Бүх юм наац юм нараа тэгсэн чинь саяны хоёр надаа син суулгаж өгөөд бас өөрсдийнхөө нөгөө нэг тоолгоо ийцэн байж н ажилтан дуусаад тэгээд тэнцэнээс миний доллароос солиод өгч байна шүү. Тэгээд тэнцэнээс унаа унгаад буудлын руу явъя гэж бодож байна да. Хаа газар ингэж ээж хүмүүсээс байдаг шүү. Яг хажуудлынх нь бүхээгний гарууд өстой. Энэ ч нэс юм ахгүй бол түгэ баг яв гэн тэгж яах шиг гэсэн. Ямар ч өнөргөө баг надаас өөр юм байхгүй нэ. Лаост ч одоо юу болсон илүү дутуу. Иргэний дайман болоогүй сте арай. Би арай буруу ярь нэрээгүй өлөхтэй. Таг аниргуу газар баг 5 ганцаараа л юм жуулчин царай нэг хүн бууж. За ямар ч хотын төв рүү явцгаая. Хостел руу очсныг цүнхээ тавья баг. Хитэн цагийн цүнхтэй өгч баг гэрээс гарснаас хойш. 2 өнгөрч энэ тэгэхээр чи өдөр 2-оос автобус нь суусан 12-д гарсан баг 14 цаг цүнхтэйгээ явчихна. За юм болж бас ийцэцгээ. За онгоцонд ямар ч идэх юм зарахгүй байна. Сүүлд яг онгоцны буудлаар нэг юм идсэн. Тэрнээс хойш хоосоо явж байна. За Grab дуудаж үзье та. За Grab болдгоо манай юм Loka гэдэг аппликейшн суулгах хэрэгтэй байт юм байна. Энд хийх юм шиг байна. За ороод энэгээр татчих үзье та. Main care hostel is just here. Oh, okay, I know. How much is it? 100,000, $5. $5? Yeah. Okay, let's go. За ерөөсөө аппликейшнуд болохгүй байх шиг байна. Тэгээд ингээд эмтгийн таксины нэг ахуйтай таарлаа. Нэг $5 гэсэн үү? $5 гэж юу? Thank you. Yeah. It's not mine. Yeah. За хостлынхаа урд хүрээдлээ. Энд чинь ойрхон л байд юм байна бол онгоцны бодлоос. За ороод ямарчсан. Цүнх мөгээ тавиад юм гарч юм мэдхийг үдээ. Аль эрт унтцсан баг шиг байна. Энэ хот. Хаалга нь хаана гэдэг юм бол хаалга хаачин гэж байна. Hey, sorry. It's closed? Actually, close. Okay. Энэ хаалга. Нэг хүн сууж шүү. Hello. I booked trip.com. I will show you. My internet is so bad. Inside. Other people sleeping inside. Okay. За, чекний хийлэгчлээ. Хамаг юм хаачиж бүр. Өнгөрөх юм болох. Нөгөө 3 дахь хүрдэг гинэ. Шүд дэше явах шатгаа байна. За ямар ч нэг 0 юм байна. За өрөөнд орж үзэхгүй юм томдож байгаа. За хүмүүс нам унтж байгаа шүү байна. Ямар ч цүнхээ оруулаад тавьчлаа. Тэгээд гарч юм идэх гэж бодож байна. За нэг ийм хостел буусан. Тэгээ ороод цүнхээ тавьж гараад ирлээ. 5-6 ортой анх удаа хостел бууж үзэж байгаа болохоор тэгээд хүмүүс унтж байна дотор нь.
Ямар ч юм гарч идэх гараад ирсэн ингээд. Бүр ил хулаанаа гудамжин ч тэр. Тэгээ энд нэг хоол зарж байгаа шүү байна. Hey guys, it's open. Open. Closed. Okay. Хаацсан маань гинэ. Хамаг газар нь хаацсан баг шүү байна. Таиланд, Вьетнам, бас Филиппин тэр ер нь бос орныг харьцуулахад бүр амар ихт ингээд нам тавимдчдаг газар байна. Тэгээ өглөө банк орж амжихгүй шинжтэй. Өглөө One Wing гэж шууд өөр тийм хот руу трейни одоо тикет захиалсан байгаа. За энэ маань ил хүлээнэ. Ядхаа нэг уух юм олж уух дэлгүүр байд юм болоо да. 7-11 байдаг гэж сонссон юу ч гэсэн. Явж үзье. Энэ авиг халт хараах. ATM бол ATM ямар ч банк хаачлаа гэвэл нэг хэднээс гаргал авч болох юм байна. Биш чигээр явж үзье. I want to chicken. Yeah. And do you have some beer? Beer. Yeah, one beer. Yeah. За нэг ийм газар болсон. Гадаа юм задгаа. Ийшээ сувчтаа. Гомд л гарч байгаа юм шиг байна. Өө энэ нэг юм татарч юм шиг байна да. За. Ямар таргай юм бэ нараа. За. Нохоо ихтэй юм шиг байна аа. Өөрөөс гомн л байгаа юм шиг байна. За илээ нараа харж байгааг нь. За. It's your dog? It's your dog? No. Wow, it's so fat. Name Lafay. It's Rafi? Lafay. Энэ юм хөгшин юм шиг байна чаваас. Нөгөө нэг хүн бууралдаг шиг ингээд царайны арьс, нүүрнийх нь арьс үс хэсэг нь ингээд жоохон бууралчиж чаваас. За. Бөксөөрөө хэлдэг юм нохоо гэдэг юм бах та. За. Энэ өөр юм алгын задгаа ганц газар байна. Тэгэл дахиад юу гэж шууд асууж байна. Тэгээ өөр нэг сонголт байхгүй юм шиг байна. За хоол мань хүрээд ирлээ. Доторгоогоо тайлаа гэдэг нэг юм пиавагсан beer lao гэдэг өөрсдийнх нь пиав гэж байгаа шиг байна. Тэгээд Лаост хятадын тийм том бүтээн байгуулалтууд, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд айгүйх орсон. Тэгээд торны замаар дамжаад тийм хурдны галт хэргийн сүлжээ барьсан тэрэн бараг энэ зөв өмнөд Аз, Таиланд, Вьетнамаар бараг шууд улс дамжсан тийм хурдны галт хэргийн зам тавьсан байлээ. Тэгээд маргааш би шууд ингээд нэг YouTube-ээс санал болгодог нэг 10-аад газрын нэг Лаосын хойд зүг рүү One Wing ингээд хотоос эхэлж аялна гэж бодоод өглөө trendlaos.com гэдэг аппликейшнээс ороод өглөө 9:45-ын тикет. Тэгээд юу болохыг харцгаая да. Тэгээд хурдны галт хэрэг нь ямар юм байна? Яаж юу хооронд дамжиж явах уу? Хөөлийн том газар нутагтай хоорондоо үзэх газрууд нэг 200, 300 км-ийн зайтай газрууд байгаадсан. За тэгээд хоолой ингээд урч амарлаа. Манай буудлын ойрхон байгаа. Тэгвэл би яг энэ газраа маргааш өглөө 7 цаг үед хүрээд ирье. За чи 7 цагт над дээр ирээрээ би чамайг автобусны буудлын дээр буулгаж өгье. Тэгвэл 9:45 галт тэргэнд сууж болно. Okay. Thank you. Do you have phone number? Facebook. Facebook? Thank you. My name is TC. Yeah. Tui. You see your face. Okay, 갑자기. Okay, I will come here maybe 7 o'clock or 6. Өглөөний 6:20-нд болж байна. Одоо нөгөө нэг баанцныхаа найзтай очиж туулсан цагт уулзах хэрэгтэй. Сая бүр бүх хүн өмтчэн тэгээд гарч ирээд энэ хавд ирээд ингээ хувцас өллөө. Бараг 2-3 цаг өмтөө. За ямар ч хэвцгаа юу харъя. Ата өөр цааж ах шиг байна.
Манай ажилтан залуу одоо хизээ унтдаг байна. Bro, when you sleep, you know sleep? No? Tomorrow? Oh my god. Шүн 3 гээд орж явах тас маань орж ирэхэд манай хүмүүс суучлаас. Хоолойчод орж ирсэн. Тэсээ одоо бас л суучлаа. Яки. Окей. Тэсэж маргааш унтна гинэ ингээд ээлж ярахтай байгаа. Яг тэгвэл аялагчад хэдийд ч орчиж магадгүй болохоор одоо үүр цаасан байна. Нэг барьцааны нэг. Окей. Thank you. Ингээд нэг 100 өгсөн. За явцгаая. Сайхан өглөө нар манд чинь сэргэггүй шүү. За нэг иймэрхүү газар ирж чансан байна. Шин бүр юу ч харагдахгүйсэн. Яг хүч асаац юм шиг өнөртөж шүү гараад ирсэн. Аль нэг харцгаая. Хэдүүлээ. Хөл хөдлөхөө эхлэх болоог байна. Өглөө үүр болж байгаа болохоор биднес чих амар тайван амьдардаг хүмүүс гэсэн. Өөх энэ нөгөө шөнийн өчтөр хаалттай байсан. Өглөө ирээд нээдэг юм байна. Хоолны газар. Баярны газар. Нар мандчээ. За нэг автобус уулт суугаад богооныхоо буудлын руу явчвал очоод нэг Ваннаа илүү тэр газар очиж байна. Амрыг даа гэж бодож байна. Тэр энд мэдсэн. Энэ ганцны хүн намайг автобусанд суулгаад өгөө. 6:30 гээд гадтай бүрээд ирээрэй гэсэн. Үчиг. Манай сэрсэн болоо да. Өчигдөр 3 болж явахт хөзөр тоглоод үлдчихсэн. Hey bro. Унтдаггүй юм уу? Унтдаггүй юм шүү. Би ганцаараа чүү гэж өсөөг юм шиг. Өчтөр энэ чинь хоол өдөө буудлуугаа энтгийн цагаар 3 жах өнгөрсөн явсан. Тэгсэн чи хөзөрдөө эднээс ингээ ганцны ажилтнуудаараа хөзөртцэн үлдсэн. Ирсэн чи манай хүн байж идэг шүү. Тэр ингээ уулзчлаа. So bro. So help me. Yeah. Одоо ингээ мацтай наа хөргөж өгч байгаа шиг байна. Let's go. When you sleep. No sleep. Never sleep. За ингээд богооны буудлын зүг рүү явъя да. Вентиан бас стейшн газар өрөөд ирчихнэ. Автобуснууд авах шиг байна. Энэчнээс шууд сууж явах юм шиг байна. Let's go. Unlock. Мотоцикл лок явуулчих. Тэнэс техник юм авах хэрэгтэй юм аа. Асан. Сиэн дөө кило сайтай. Мобсон.
Энэ автобусыг хараа. Лаосаас Таиланд руу явдаг олон улсын бас гинэ. Шууд Таиланд руу явдаг юм шиг байна. Артлынх нь бас тийм байна. Хоёр давхар унтлагынх юм шиг байна. Зүгээр л босоо сандлууд гэх юм. Одоо хэдэн цаг явдаг юм бол? Таиландын Нонкай гэдэг газар руу явчихсан болов. Хоорондоо их дажгүй харилцаатай юм шиг байна даа. Тийм ээ, бид 20 минут хоцорсон байна гинэ. 6:10-аас нэг автобус нь явчих. Одоо 11-ийнх л үлдсэн гинэ. Тэгээд манай унаашэр юу айл гээд нэг юм яриад ах шиг байна. Тэгээд одоо наг өөр буудлын руу явуулах чинь уу яах чинь. Одоо энд 6:40 болж байна. Тэгсэн чинь өглөө 6:10 20 үед нэг автобус төрүүлээ явцсан гинэ өглөөний ээжнийх нь автобус. Тэгээд би чамайг буудлын дээр буулгая гэд Google дээр орчуулж өгч юм. Тэгээд одоо мотоциклоор бол тэр одоо нэг вагоных нь буудлын руу явуулж арай амжихгүй. Амар хол явчихсан. Тэгээд би чам буудлаар буулгая гэхээр арай нэг өөр терминал руу явж байгаа юм болов. За нөгөө нэг манай танилцсан найзын баанцны үүдэлбитээр буцаад хөрөөд ирлээ. Намайг сайн мотоциклоор автобусны терминал дээр очсон чи өглөө 6:10-гийн хөдлөө явцсан гэдгсэн чи манай би чамайг буудлын дээр буулгах болно гэж нэг Google Translate дээр орчуулж өгөөд энэ ч намайг болгосноо 5 минут гээд яваад өглөө. Тэгээ яасан бол намайг өөр буудлын руу буулгах гэж байгаа юм гэж бодож байна. Тэрнээс шиг нөгөө метроны трейни буудлын руу хүртэл явуул амар зайтай байдгсан бараг 1 цагийн зайтай. Тэгээ ямар ч хүлээгээд өчнөө. Гадаа ингээд нар бүр босоод ирлээ. За ямар ч тэ юу болохыг харжлаа хүлээгэлээж. За түүх кадрны ажгаар өнгөрч явах гээл. Энийг би буцаад дайрж авах юм бол санаа байсан. Чамаа галт тэрэгний буудлын руу хүргэж байна гинэ. Санаа зовмоор юм бэ. Нилээн зайтай газар гэсэн. Өөрөө та ажил төрөлтөө өглөө нойргон байж ч одоо. Төөр чи уулын нэг тийм яриаг өөрөө солисон юм байхгүй ч чамсан. Аа явж байна. Өглөө гадаа гол тос гараад явж. Thank you, brother. Anyone speak? Yeah, speak. And Huh? ticket. Ticket. Okay.
Peter Fighter Chong alignment or okay. Wait, friend. I will give you something. That's okay. Wait a minute. Brother, it's my shirt, but maybe if you like. Do you wanna? Try, bro. Maybe your size, not your size. I don't know. Good. Okay, thank you so much. Nice to meet you. Bro. Okay. Thank you. Yeah. See you next time. Yeah. Найд минь яваад. Өстө зөндөө тусаллаа чаас. Дахиад зам дээр явсаа харж хөдөлсөн. Санаа зовоод болтгүй бүр хаах бол нойр муутан байж. Бүр нэлээд бараг 40-50 минут чихв. Моциклаараа наваа хүргэж өглөө. Дэлгүүр уршигоо онгоолох байтал. Өчтөр нойргүүл дэлгүүрээ ажилуулжсан. Тэгээд амар инээгээд хүн туслаад байж хат нөөдөөс мөнгө өгөхөр нэг жоохон биш юм шиг санагдаад надаа. Сэтгэлээсээ ингээд туслаад яаж яхад нь өөрийн ч тэр нэг мөнгөний төлөө юм хийсэн юм шиг болох ч гээд хөөрхөн инээсэн залуу тэгээд намайг терминал руу би чамайг өглөө хүргээд өгөө 6:30 гээд ингээд манай банцны уданд хүрээд ирээрэй гэсэн яваад очсон бит хоёр цуг ингээд тэрм зүгээр ингээд ийшээ хурж ирэх автобусны буудлын дээр яваад очсон чинь аль эрт бит хоёрын суух хэрэгтэй байсан автобус явцсан байсан. Тэгсэн чинь манай хүн бүгд ингээ автобусны өвчжээ. Битээ санаа зөв би чамайг хүргээд өгье гэдэг. Тэнгүүд нь би өөр буудлын руу хүргэж өгч байгаа юм гэсэн чинь баг 40-50 минут цаа жижигхэн моциклаараа хүргээд наваг хүрийнэ өгт хүргэж өглөө. Тэгээ ийм энэ харуул юм асар том Вентиан Railway Station гэдэг энэ хотоос нэлээд зайдуу барьсан хятадын хөрөнгө оруулалттай хятадтай шууд залгадаг хятадын хотуудаас шууд богоон цунгууд ингээ шууд замаар нь Лаосоор дайрдаг. Тим системийг Лаост оруулж ирээд ингээ Лаосын том гэсэн хотуудаар ингээ дайруулад байна. Трейн стейшн барьжээ энэ одоо. Та нар одоо хэр том байгааг нь харж байгаа. Тэгээд ерөөсөө захиалган нь бол бүгдийг онлайнаар нь авсан. Тикетийн. Тэгээд доторх нь хэрэм байна. Хамтдаа харцгаая да. Өөрхий сайхан сэтгэлтэй байгаа. Тэгээ яваад өглөө. Надад нэг хүн байхгүй угаасаа ачаа цөөнхөн явдаг. Тэгээд нэг ганц хоёр өмссөн нэг миний хайртай бодолт гэдэг. Тэрийг дурсгаа зүгээр үү гэж яасан чинь. Яг өөрөө нэг тиймхүү стилийн юм өмссөн бахаар нь яасан зүгээрээ гэд өмссөн яг таараа тэгээд нэгэд баяртаа гэд яваад өглөө чаасан. Тэр хэл сайн нэвтрэлцэхгүй ингээл Google Translate дээр ашиглангууд нөгөөх нь тэгэл нэг өөр гарч өөрөөр ингээ орчуулагдаж гарч ирээх шүү гэсэн. За ямар ч сан сайхан сэтгэлтэй хүмүүс хаа газар байдаг шүү гэдэг хэлдэг. За энэ тикетээ шалгуулъя хамтдаа. Энэ харангууд Laos train гэдэг. Congratulations гэдэг. Passport нь заа. Your passport. Passport? Yeah. Goodness and that's right? Okay, thank you. За, паспорт хүртэл шалгахтай юм байна. Бараг онгоцон цуугч байгаа юм шиг юм болж байна. Энэ харуул. За, цүнх шалгах юм байна. Юмнуудаа энэ тавих юм. За, бүр таслая. Амар шалгуулж байна. Энэ минийгээ тайлбарлах юм. За энэ бол ерөөсөө би амьдралдаа хятад орж үзээгүй хүн л дээ. Тэгтээ бүр яг л хятад мэдрэмж өгч байна. Үнэхээр том бүтээн байгуулалт байна. Тэгээд яг улсад нэмэртэйч бас энэ хөрөнгө оруулалтыг дагаад ардаас нь тэгээд хятадууд юу төлөвлөж байгаа бол сайн мэдэхгүй л юм. Одоо тэгээд
Вагоноо хараа суух хэвээр миний цаг арай болоогүй байна. 2 цагийн өмнө иржээ. Одоо дөнгөж 7:20 болж. Энэ өөр юм мэдэж уугаад жоохон тухалж байж байгаад. Тэгээд явъя да. Дотроо ингээд хоол модны юмнууд зарж байна. За мөнгөн дэвсгэрчний юм юм байна. Тэгээд нэг тахата болоотаа. Тэгээд нэг кофе аваад тоо. Yeah. Thank you. Yeah. I will wait here. Okay. Yeah. Sto бодог ханхалсан газар гэдэг шиг л өстой амар бүтээн байгуулалтай шин. За буудлын руу ороод ирлээ. Нэвтрээд ийм хурдны вагон том байна. За вагон нь ийм юм байна. Сүүлийн үеийн вагон баг шиг байна. Хурдны галт хэрэг дотор нь үздэгээ яа. Hola. Coach to this way. Number 2 this way. This way. Okay. За 2 дугаар вагоны 10А гэсэн суудал авсан байна. Бишээ орж үзье. Дотроо маш цэвэрх юм байна. Бүр сүүлийн үеийн тогтчлолттой галт хэрэг байна. Тэгээд харуул. Сэлүү хоож. Минийх болохоор зүгээр энгийн класс, бизнес нэгдүгээр зэрэглэлээрээс биш. Тэгтэл ингээд энгийн зэрэглэл нь ийм хурдаас суудна. За галт хэрэг маань хөдөлсөн Wangwen гэдэг мужийн зүг рүү явж байна. Дотор нь үнэхээр тухтай зөөлөн явт юм байна. Нуус нэг ийм хөлдөл болж. Бага тараад гоё явчихна. Доторх нь үнэхээр цэвэрх юм байна. We would like to inform you that carry on using electronic cigarettes, creating the gambling and цонхороо бүрнэ байгаль хараад is prohibited or passenger is covered by the regulation to avoid any limit. Thank you for your cooperation. Сэсэг авчиж чинь. Доныг 20 минутын дараа буух юм шиг байна. Зорсон хоттой. Нөөлийн орс сонирхъя. Оо баг яг онгоцны буудлынхтай адилхан юм байна. Ой шийдэж өгчээ.